Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр бид бүхэн виртуал багш ба чатботын тухай судлах болно. Хичээлээр бид бүхэн хувь хүний онцлог тохирсон суралцахын талаар мөн үнэлгээний автоматжуулах ба эргэх холбоог авч үзсэн байгаа. За хиймэл оюун ухаанд маш олон зүйлүүд нөлөө үзүүлж байгаа. За энэ слайданд харагдаж байгаагаар бол хувьсан өөрчлөгдөж байгаа боловсрол. За мөн дэлхийн аль ч өнцөгт сурч байгаа суралцагчдад шуурхай тусламж үзүүлэх үйл явц. За мөн хиймэл оюун ухаан нь суралцах туршлагыг нэмэгдүүлж байгаагаараа онцлогтой гэж үзэж байгаа. За ингээд хиймэл оюун ухааныг хэрхэн боловсролд ялангуяа сургалтанд хэрэглэж болох талаар хэд хэдэн жишээг авч үзье. За нэгдүгээр асуудал нь бол суралцагч, аливаа суралцагч өөр шаардлагатай нэмэлт мэдээлэл, мэдлэг авахын тулд хэрхэн хиймэл оюун ухааныг ашиглах вэ гэдэг талаар. За суралцагч өөрийн онлайн сургалтын платформ дээр хүндрэлтэй байгаа асуудлаа шийдэж харилцсан бэ гэдгийг харуулах жишээг бүгдээрээ харъя. За суралцагч рекурсив алгоритмын талаар ойлгоход тодорхой асуудал гарсан учраас рекурсив алгоритм ажиллах үндсэн зарчмын талаар тайлбарлаж өгөхийг виртуал туслах багшаас хүссэн. За дараагийн хэсэгт бол энэ виртуал туслах багш оюутны хүссэн асуултын дагуу боломжтой хариултыг өгсөн байгааг энэ дэлгэцнээс харж болно. За суралцагч өмнөх мэдээлэл дээрээ тулгуурлаад рекурсив функцийг бичихдээ төгсгөх нөхцөлөө яаж бичих вэ гэдэг асуудлыг мөн дэвшүүлсэн. За виртуал туслах багш төгсгөх нөхцөлийг бичих нь төгсгөлгүй рекурсивээс сэргийлэхэд чухал байдаг талаар дурдаад за ингээд программын давталтыг нэг буюу хэд хэдэн тодорхой нөхцөлийг тодорхойлж төгсгөх ёстой шүү гэдэг энэ санааг хэлсэн байгаа. За ингээд дараагийн дэлгэцэн дээр харагдж байгаа зүйл бол чатботын тусламжийг хэрхэн авж байгаа жишээг харуулъя. За оюутан Fibonacci-ийн дарааллын рекурсив функц бичсэн ч хүссэн үр дүнгээ өгж ажиллахгүй байна. Энэ талаар надад туслана уу гэдэг хүсэлтийг өгсөн байгаа. За виртуал туслах багшийн хувьд бол Fibonacci-ийн дарааллын рекурсив хэрэгжилт нь бол яг үндсэн хоёр нөхцөлтэй байдаг талаар онлын асуудлыг тусгаад за ингээд үүнтэй холбоотой өөрийн бичсэн програм буюу кодоо хуваалцаарай. За танд тодорхой зөвлөмж тусламж өгөх боломжтой шүү гэсэн байдлаар хариу өгсөн байгаа. За ингээд оюутан код шалгах зөвлөмж авах чиглэлээр бол ингээд харилцах ийм үр дүнтэй үлдсэн байгаа гэж үзэж болно. За энэ сая үзүүлсэн хэсэг үйл яг тухайн судлагдах хүний судлага явцад суралцагчдад тохиолдсон асуудал, бэрхшээл, сорилтыг хэрхэн шийдвэрлэж болох талаар зөвлөмж чиглэл, за мөн тодорхой онлын мэдлэг авж байгааг бол харуулж байна. За энэхүү слайдн дээр бүгдээрээ өмнөх үзсэн зүйлүүд дээрээ тулгуурлаад дараах зүйлүүдийг бодож үзье. За ер нь виртуал туслах багш болон чатботтой харилцах туршлага ямар байсан бэ? Энэ хариултууд нь ойлгомжтой байна уу? Ойлгоход хялбар байсан уу гэдэг эхний асуудал. За хоёрдугаарт энэ виртуал туслах багш чатбот нь багшийг оруулж чадах уу? Суралцах үйл явцдаа заавал хүнтэй харилцаа үүсгэх шаардлагатай байдгүй гэдгийг бид нэр эргцүүлэх хэрэгтэй болж байгаа. За гуравдугаарт боловсролд хиймэл оюуныг ашиглахдаа ямар ёс зүйн асуудлыг авч үзэх хэрэгтэй вэ? Хиймэл оюуны хэрэгслүүдийг хариуцлагатай ашиглаж байгаа эсэхийг бид нар хэрхэн хянах вэ гэдэг нь биднэрт бас тодорхой асуудал болж үлдэж байна. За мөн виртуал туслах багш чатботуудыг ялгаатай хэрэгцээтэй суралцагчдад хэрхэн илүү хүртээмжтэй тэгш байдлаар хүргэж болох вэ? Ямар арга зам байж болох вэ гэдэг нь мөн бид бүхний бодох ёстой асуудал. Мөн хувь хүн тохирсон сургалт зохион байгуулалт хиймэл оюун ямар хувь нэмэр оруулж болох вэ? Ашигтай байж болох ямар тодорхой санал байна вэ гэдгийг бүгдээр эргцүүлье. Эцэст нь боловсролын салбарт виртуал туслах багш болон чатботуудыг ашиглахад урт хугацааны ямар ашиг тус хувь нэмэр түүнчлэн ямар сорилтууд гарч болох вэ гэдгийг бүгдээрээ бодож үзэх хэрэгтэй болж байна. За үүнээс гадна бид бүхэн энэ сургалтад виртуал туслах багшийг ажиллах явцдаа суралцагчдын хооронд эргэцүүл болон хэлцүүлэг өрнүүлэх шаардлагатай гэдгийг бол эндээс бол харж байна. За түүнчлэн боловсролын салбарт хиймэл оюун ухааныг хэрэглэх талаар илүү шүүн тунгааж бодож илүү үр дүнтэй ашиглахад туслах удирдамж бол шаардлагатай байгаа гэж үзэж байгаа. За эдгээр асуултуудад хариулах үүдснээс бүгдээрээ дараах
зөвлөгөөнүүдийг авч үзье. За нэгдүгээр зөвлөгөө бол энэ тулгарсан асуудал нь физикийн хичээлдээр суралцагч хөдөлгөөний талаарх ойлголтыг ойлгоход нэлээд юм хүндрэлтэй байна гэдэг асуудал үүссэн байна. За энэ тохиолдолд багш виртуал туслах багшийг ашиглаж болох бөгөөд виртуал туслах багш нь тухайн суралцагчдад зориулж интерактив симуляц ашиглан динамик хөдөлгөөнийг харуулж илүү ойлгомжтой болгох ийм боломжтой гэдэг ийм шийдэлтэй. За хоёрдугаарт бол энэ хиймэл оюун ашиглаад хичээлийн агуулгыг баяжуулах. За уран зохиолын хичээлдээр суралцагчдад Шекспирийн бүтээлүүдийг ойлгоход нэмэлт дэмжлэг хэрэгтэй байна гэж үзвэл багш виртуал туслах багш суралцагчдад нэмэлт унших материал, түүнчлэн түүхэн агуулга болон үгсийн тайлбарыг санд болгох боломжтой ийм байдлаар зохиомжлож ашиглаж болно гэсэн үг. За дараа нь гэрийн даалгавар дээр хэрхэн ашиглаж болох вэ гэж. За тэгэх юм бол бид бүхэн багш суралцагчдад асуулт асууж тэгшгэлийг бодох алхам бүр зааварчилгаа авах боломжтой болгохын тулд хичээлийн бус цагаар виртуал туслах багш ажиллуулж болохоор төлөвлөн хэрэгжүүлж болох юм гэж. За дараагийн асуудал бол энэ хувь хүний хөгжилтэй холбоотой англи хэл судалж байгаа суралцагчдад үйлрэн бүтцийн талаар ойлгоход ямар дэмжлэг байж болох вэ гэж. За багш чатбот ашиглаж болно. Чатбот нь суралцагчтай ярилцаж тэдний дүрм зүйг цаг тухайд нь засаж англи хэлний чадварыг сайжруулахад туслах санал зөвлөмж өгч болно гэж. За мөн суралцагчдын оролцоог нэмэгдүүлэх асуудал байгаа. За багш түүхийн хичээлээ илүү сонирхолтой болгохын тулд интерактив элементүүдийг яаж эхэлж болох вэ гэж. За энэ тохиолдолд виртуал туслах багш нь суралцагчдыг хичээлд илүү идэвхтэй оролцуулахын тулд асуулт асуух, түүхэн ойлголтуудыг өгөх, мөн виртуал музейд аялуулах байдлаар дэмжлэг үзүүлж болно гэж. За түүнчлэн сургалтын явцад энэ үнэлгээг хэрхэн илүү ойлгомжтой, илүү ийм шударга, түүнээс гадна багшид их ачаал өгөхгүйгээр зохион байгуулах боломж байгаа юу гэж. За энэ тохиолдолд бол багш суралцагчдаас сорилт авч шууд санал зөвлөмж өгөх. Виртуал багшийг бол ашиглаж болно. За энэ виртуал багш бол яг тодорхой хиймэл оюун ухаанд суурилсан юуны систем болон төхөөрөмжийн тусламжтайгаар суралцагчдын ойлголтын үр дүнд тодорхой анализ хийж гарсан үр дүндээр суурилсан багш хичээлээ өөрчлөх, илүү сайжруулах боломжтой гэж. За багаар ажиллахад хэрхэн ашиглаж болох вэ гэж. Тэгэхээр бид нар төсөл суурилсан сургалт зохион байгуулж байгаа үед суралцагчдад бизнес төлөвлөгөөг багаар хийх даалгавар өгсөн гэж үзвэл виртуал туслах багш нь бизнесийн ойлголттой холбоотой асуултуудад хариулж болно. Түүнээс гадна суралцагчдын боловсруулсан төлөвлөгөө хийхэд удирдан чиглүүлж зөвлөн тусалж ажиллаж болох юм аа. За мэргэжлийн хөгжлийг ялангуяа багшийн мэргэжлийн хөгжлийг төлөвлөгөө хөтлөр боловсруулах талд хэрхэн дэмжлэг авч болох вэ гэдэг дээр. Сургуулийн мэргэжлийн хөгжлийн хөтөлбөр нь бол багш бүрийн хэрэгцээнд тохирсон нөөц материал, хичээлийн төлөвлөгөөний олон загварууд, түүнчлэн бусад багш нарын сайн туршлага бүхий хөтөлбөрүүдийг сайн хичээлүүдийг санал болгодог ийм виртуал багшаар дамжуулан энэ хөгжлөө хангах боломжтой. Соёлын талаарх мэдлэг ойлголт тухайн зааж байгаа багшийн хичээл зааж байгаа ангид өөр улсын олон соёл олон ёс заншилтай суралцагчид суралцж байна гэж үзвэл багш тэр олон талт соёлыг хэрхэн дэмжиж хэрхэн ойлгож ажиллах вэ гэдэг дээр. Багш дэлхийн өнцөг булан бүрийн өөр улс орнуудын соёл уламжлал, баяр ёслол, түүхэн үйл явдлуудын талаар мэдээлэл өгж хэлэлцэх зорилготой тэгш байдал хүндэтгэлийг дэмждэг чатботыг ашиглах боломжтой юм аа гэж. Хүртээмжтэй бөгөөд тэгш байдлыг хэрхэн үүсгэх вэ гэж. Тухайлбал сурахуун бэрхшээлтэйгээс гадна ялгаатай суралцагчид орж ирсэн тохиолдолд хэрхэн виртуал багшийг ашиглах вэ? Энэ тохиолдолд виртуал туслах багш нь суралцагчдад олон хувилбартай мэдээлэл, хичээлийн судлагдхуун, агуулга, тодорхой тухайн хүүхдийн эзэмсэн мэдлэг чадварыг үнэлэх тест сорилууд байж болно. Ингээд өгж байгаа бидний энэ багшийн өгж байгаа мэдээллүүд нь мультимедиа хэлбэртэй, тухайлах юм бол текст, аудио, визуал, инфографик, бусад хэлбэртэй байдлаар ингэж туслах багшийг ашиглан хичээлүүдийн контентуудыг үүсгэж хэрэгжүүлж болно гэж үзэж байгаа.
нэг том тулгымцсан асуудал байдаг. Ялангуяа ахлах ангийн суралцагчид өөрийн мэргэжлийг сонгоход бол маш олон ийм бэрхшээлтэй алийг нь сонгохоо мэдэхгүй одоо хэн нэгэн хүнээс дэмжлэг хүсэх ийм шаардлага бол нэлээд их гардаг байгаа. За энэ тохиолдолд виртуал туслах багшийг ашиглах болвол за тухайн одоо виртуал багш маань янз бүрийн ажил мэргэжил, ажлын зах зээлийн чиг хандлага зэргийн талаар бол одоо мэдээлэл өгөх боломжтой. За эцэст нь бид бүхэн энэ блендed сургалт холсон сургалт онлайн сургалтын явцад бол энэ тонгороо ангийг бол нэлээд хэрэгжүүлж байгаа. За тэгээ багш бүхэн үнийг хэрэгжүүлэх одоо хүсэл эрмэлзэлтэй байгаа тохиолдолд за хэрхэн одоо энэ виртуал багшийг ашиглах вэ гэж. Тэгэхээр багш видео хичээлүүд бичих, хичээлийн өмнө суралцагчид хичээлийн материалтай ажиллахад нь одоо тусламж, дэмжлэг үзүүлэх виртуал багшийг бол одоо авч ашиглаж болно. За ингэснээрээ бол танхимын хичээлийн үед суралцагчид хичээлийн өмнө одоо тодорхой тухайн судлагтгууны үндсэн ухагтгуун ойлголттой танилцаад яг хичээлийн цаг буюу танхимын сургалтанд за тухайн одоо асуудал шийдвэрлэх бүтээч үйл ажиллагаа хийж хэлцүүл суурилж одоо сургалтаа явуулж үр дүнтэй болох боломжтой байгаа. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.